Сайн байцгаана уу? Book Mama podcast-ийн 2 дахь улирлын 5 дахь дугаар маань эхлэхэд бэлэн болсон байна. За энэ дугаараараа бид өөрийг хүмүүжүүлэх судар гэсэн энэ номыг сонгоо авсан байгаа. Тэгээд энэ ном маань өмнөх дугаар дээр ярьсан их хүрийн судрын одоо дараагийн ном гэсэн үг. За өмнөх номтойгоо адилаар өөрөөр хэлбэл онгод өвгдөө эзэм онгод улагчаар дамжуулан сургаалаа альцсан буюу тэрийг сэрүүлэн гаргасан ном гэсэн үг юм аа. За энэ ном маань 6 бүлэгтэй. За энэ бүлгүүдийг товч дурдвал нэгдүгээр бүлэг нь болохоор хүмүүний бие өвчлийг 12 жилийн мөчлөхөөр хувааж тайлбарласан байгаа. Хоёрдугаар бүлэг нь 0-3 хүртэлх насны хүүхдийг, гуравдугаар бүлэг нь 3-4 насны хүүхдийн онцлогийг тайлбарлаж ирсэн бол дөрөвдүгээр бүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. За тавдугаар бүлэг нь хүүхдүүдэд тулгардаг төвөөмөл бэрхшээл. Тэгээд түүнийг хэрхэн засах вэ, хэрхэн хүүхдэд хамгаалах вэ гэсэн аргуудыг зааж өгсөн бүлэг бол 6 дугаар бүлэг нь Монголын боловсролын төв буюу хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүл сургадаг байсан бэ гэдгийг ингээд тайлбарлаж бичсэн байгаамаа. За 1-р бүлгээс би эхлээд яриад явъя. За 1-р бүлэг дээр маань 12 жилийн мөчлөгөөр ингэж хүмүүний насыг хувааж үзээд энэ мөчлөг болгон дээр тодорхой ялгаатай анхаарах ёстой зүйлүүдийг ингээд тайлбарлаж өгсөн. Тэгэхээр бидний хувьд болохоор миний хувьд зөвхөн эхний 2 мөчлөг буюу 0-12 нас, за тэгээд 13-аас 24 насыг одоо онцолж ярих гэж шийдсэн. За энэ дээр эхний хэсэг нь буюу эхний 12 жилд хүний бие махбодод болон сэтгхүйд хэрхэн одоо өөрчлөлт гарч хүчдэггүй тэрэн дээр анхаарах ёстой зүйлүүдийг тайлбарлаж ирсэн байгаа. Тэгээд эхний 12 жил бол ерөөсөө одоо энэ дээр болохоор яг нөгөө яг өвгдөө эцсийн хэлсэн үгээр буюу ингээд нэг бичсэн байгаа шүү дээ тий. Тэгээ би яг ингээд уншаад ойлгосноо болвол ингээд уншигчтай илүү ойлгомжтой тодорхой байдал хүднээс бол эхний 12 жил л яг дотоод шүрлийн булчирхаанууд нь хөгждөг буюу яг ингээд одоо хамгийн их ингээд одоо хэвийн үйл ажиллагаанд орох тэр бүх процессыг нь эхний 12 жил явагддаг юм байна. Тэгээд энэ үед нь бид нэр хүүхдээ яаж анхаарах хэрэгтэй вэ гэхээр хоолтонд нь анхаарах хэрэгтэй юм байна тий. Хамгийн чухал яагаад тэгэхээр бидний идж байгаа зүйл бол ингээд бидний бие шингэж байгаа бидний одоо машинаар хэлбэл бид нэр хоол бол яг түлшин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр түлш ямар түлшийг хэрэглэн бидний тэгээ моторын илэгдэл бүх юмудыг шийдэгдэхтэй адилхан яг тэрнтэй адилхан ерөөсөө идж байгаа хүнс маань бидний бие яаж хэрхэн зөв төлөвшгүй гэдэг дээр бие махбодын дотоод шүүлийн булчирхаанууд хэрхэн зөв ажилдаг болохоо гэдэгт ер нь шууд нөлөөлдөг. Тэгэхээр эртээр үеэс болохоор хүүхдүүдийн хоолтон дээр одоо төрөл бүрийн одоо хүнсийг хэрэглүүлдэг байсан юм байна. Гэхдээ ийм нөгөө тасах байдлаар буюу ингээд таниулдаг гэсэн. Тэгээд яагаад хэрвээ ингээд нөгөө огт идэж үзээгүй юм уу хитрхи одоо бие махбод танихгүй байх юм бол буцаад хүүхд маань тэр идэж үзээгүй хүнснээсээ харшилтаа болгох юм уу тийм байдаг юм байна л да. Тэгэхээр их тунгийн тааруулж өгөх хэрэгтэй. Дээрээс нь сахар болон давс хоол амтлагч нарыг одоо айгуу тийм бага хэмжээтэйгээр буюу хүүхдүүд бол аль болох хөхгүй байх хэрэгтэй тийм ээ. Яа тэр яг нөгөө хөгжиж байгаа булчирхаануудыг өөрөөр хэлбэл тэр нь одоо үйл ажиллагаа юм доголдуулдаг. Одоо өөрөөр хэлбэл ингээд хатаана гэж аахгүй жижиг болгодог, хязгаарладаг. Тэгэхээр буцаад нөгөө булчирхаанууд маань бүрэн гүйцэтгэж чадахгүй хүүхдийн өсөлт хөгжил, хоол боловсруулахын одоо хотоодны шүүрлээс ялгардаг тий шүүрлийг ялгаруулдаг тэр эсүүдийг үйл ажиллагааны хүртэл ингээд доголдуулцдаг. Тэгэхээр энийг нь анхаарах хэрэгтэй байна шүү гэж бид нарт захиж тайлбарсан байгаа. За дараагийн 12 жилийн болохоор 13-аас 24 нас. Тэгэхээр энэний өмнөх дээр нөгөө одоо тэр хүмүүжүүлэх дээр яг юм дутуу үлдэх чинь өмнөх дээр энэ хүүхдийг ингээд яг нэг хаам итгсэх хэвээр үе юм байна л да. 0-12 ер нь 12 хүүхдийг ингээд зандарч одоо зэмлэж энэ хатуу ширүүн гараар өсгөж болохгүй. Яа тэрхий тэгж хатуу зэмлэлдөө өссөн хүүхд өөртөө одоо ингэж аахгүй. Өөрийгөө хүчин өс гэдэг тэрвээ гүн хавтаад ингээд тэрэндээ ингээд гүн орчвол хүүхд ирээдүйд өөртөө ихтгэлгүй болдог гэж үздэг юм байна. Тэгэхээр энд нь анхаарах хэрэгтэй гэсэн. За дараагийн 2 дахь үе 10 жил буюу 13-аас 24 нас. За энэ үед болохоор яг нөгөө эхний үед нь болохоор бусад булчирхаанууд хөгжсөн бол энэ үед бэлгийн бушуурлууд буюу энэ булчирхаа яг боловсрож тогтдог. Тийм учраас хүүхд айгүй тийм докторгүй байдаг гэсэн үг юм байна л да. Сэтгэл зүйн хувьд яг тэр бэлгийн булчирхаанууд үйл ажиллагаанд ингээд би хөгжөөд явж байгаа учраас. За тэгээд энэ үед яах ёстой вэ гэхээр хүүхдийг айгүй их тийм булчин шүрмсийн сайн хөгжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл ажил сайн хийлгээд тий булчин шүрмсийн сайн хөгжүүлвэл эрэгтэй хүүхэд болохоор тий одоо ингээд
би бярч чадлан ингээд хөгжсөн яг жинхэнэ нэр хүн болох төлөвдөө ордог бол эмэгтэй хүн тийм илүү эмэгтэйлэг одоо төвлөр гоё эмэгтэйлэг болж хөгжих юм чухал үе юм байна. За тэгээд энэ дээрээс нь хангалттай сайн хоол тэжээл буюу уургийг авах тусам хүний бие төвлөрчдөг буюу одоо зөв хөгждөг юм байна. Тэгээд сэтгэл зүйн хувьд болохоор би гэсэн сэтгэл зүйн дагамгаалдаг учраас бүгдийг өөрөө хийж үзэх хүсэлтэй байдаг. Тэгэхээр энэ үед нь тэр юмыг хийх тусам өөрөө хүүхд дараагийнхын амьдралынхаа үедэд бие дааж амьдрах тэр суурь нь хамгийн сайн тавигддаг буюу өөрөөр нь туршуул үзүүлээд алдах үедээ алдаад ингээд сурж явуулдаг гэсэн үг байгаа. Энэ үед нь. За тэгээд тэгээд дараагийнх нь болохоор нөгөө 25-37 гэх ингээд тайлбарлаад явцсан юм байгаа. Тэгээд би одоо яг одооний үед болохоор бидний хувьд л энэ хоёр үеийг аягүй чухал байх гэж одоо энэ хоёр үеийг онцолж ирлээ. Баярлалаа бүжиг. За би болохоор 2 3 дугаар бүлгээс тавч. Тэгээд таалагдсан хэсгүүдэд та бүхэндээ хэлцэлээ гэж бодож байна. За хамгийн эхлээд миний одоо авсан хэсэг болохоор 0-3 хүртэлх насны хүүхдийн бие хэл сэтгэл зүй сэтгвийн хөгжил хийж байгаа. За ингээл яг төрснөөс ахуулаад л хүүхдийн төрснөөс ахуулаад юу анхаарах уу яах уу гэдгийг одоо тайлбарлажсэн байсан. За хамгийн эхлээд хүүхдтэй нэр хайрлахсан гэж байгаа. Тэгээ хүүхдийг төрснөөс ингээ 3 хоног хүлээгээд тэгээ 3 хоног хүлээгээд нөгөө хүүхд маань үнэхээр ингээ цаашдаа амьдрахаар те ингээд хүүхд байвал нэрийг ингэж өгдөг юм байна. Тэгээд тэг ингээд цаашдаа амьдрах хүүхд байна гэдэг ингээд нэрийг өгдөг юм байна. За тэгээ нэр өгөхдөө бас учиртай. Жишээлбэл нэр өгөхдөө одоо жишээлбэл амьсгаа дотмог хүүхдэд ямар нэр өгдөг вэ гэхээр дандаа юм цаг үлдэрлийн нэр өгдөг юм байна. Жишээлбэл одоо цасчин ч гэдэг юм уу те мөсчин, салхит, даваа, эрхэсч гэдэг юм уу ийм нэр өгдөг юм байна. За мөн одоо үрийг бүхлэх те үрийн амийг бүхлэх гэх юм уу. Энэ болохоор мэдээж нөгөө урт наслагч гэдэг юм уу эсвэл одоо те эрүүл чирэг ингэж одоо бэлэгдэж нэр өгдөг нэр нь болохоор нөгөө төмөр, чөдөр, бат те алтан сүрч гэдэг юм уу те чулуунч гэдэг юм уу ийм нэр өгж одоо үрийг бүхэлдэг ийм нэрнүүд байт юм байна. За дээрэс нь мөн одоо суутны нэрийг бүхийн тулд одоо жишээлбэл юуны бэлэг оюун ийм суут хүн болоорой гэж хүсэж бэлэгдэхтэй нэр өгөхдөө нөгөө удам сударт нь те удамд нь ямар ийм мэрэгэн цэцэн хүн байсан тэрнийх нь нэрийг бас өгдөг юм байна. Ийм онцлогтой байд юм байна. За нөгөө одоо жишээлбэл ингээ аав ээжийн нэрнээс нь авч ингээ нэр өгöd байдаг штэ те. Тэр нь ингээ ямар учиртай юм бэ гэхээр жишээлбэл ээж нь одоо үгүй болцсон бол ээжийн нэрнээс авч өгдөг юм байна. Тийм аав нэрийг нас орцсон бол ингээ аавынх нэрнээс одоо хүүхдэд нь авч те өгдөг. Тэгээд жишээлбэл өөрөөр хүүхдээ ингэж одоо бүтэн болох гэж тийм элэг бүтэн болох гээд одоо тийм нэр өгдөг юм бас юм уламжлалтай гэх үү те юм байна. За одоо тэгээд яг уу шарын шашин одоо дэлгэрсэн үеэс бол хүүхдүүдэд аягүй тийм төвд нэр өгдөг болсон шүү дээ тий. За мөн одоо юу харааны оюуны нэр өгдөг гинэ бас одоо оюун цэцэн мэрэгэн байлгахын тулд одоо нөвөлзий сэцэн ч гэдэг юм уу те жаргал хишиг гэдэг нэр өгдөг юм байна. За мөн цээр нэр өгдөг шүү дээ монголчууд нөгөө үр тогтохгүй айлд өртөө болох юм бол те нэр өгч гэдэг юм уу хүн биш те тэр биш гэх мэтчлэн тогоо хувин гэх мэтчлэн нэр өгдөг юм байна л те. За юм учиртай нэр өгдөг юм байна. Тэгээ ер нь бол яг хуу тэгээ уул усны нэр бас өгдөг шүү дээ. Орхон, хэрлэн, сэлэн гэж гэдэг юм те. Энэ нь болохоор яадаг юм гэхээр тухайн уул усны одоо ивэлч гэдэг юм уу те. Ивэл одоо тэр хүүхдэд очих те. Мөн тархлаа бас сайтай байдаг гинэ. Тийм нэр өгөхөр хүүхдийн одоо тархлааг сайжруулах гэж уул усны одоо те нэр өгдөг гэсэн байсан. За тэгээд ер нь бол 0-3 наснд бол хүүхдийг хизээч одоо муу үгээр хэлж болтгоо. Одоо нэр сэвтэн те заяа нь одоо сэвтэн гэж үзээд 0-3 наснд хүүхдийг ерөөсө гутааж болохгүй. Тэгээ муу хэлж болохгүй, муу үгээр хэлж болохгүй. Эсвэл ингээд ирээдүйд нь ингээд дуурсах алдраар нь ч юм уу те. Тэгээ ирээдүйд одоо хэн болохыг хүсэж байгаа те тэрүүгээр нь ч юм уу ингэж заавал ингэж одоо бэлгшээж ч юм уу те ирүүлж ингэж одоо байх хэрэгтэй байна. Зээч одоо хүүхдээ гэж гутааж муу үгээр хэлж болохгүй гэж 0-3 наснд нь. За ингээд тэгээд мөн ингэж жишээлбэл ингээл хүүхдийн одоо суур хүмүүжил бол тий 0-7 наснд ингээ бүр яг бат
бих ингээд сургадаг. 0-7 наснд нь ямарваа нэгэн айдас ах бол тэр нь ингээд насан туршийн айдас болдог тий. Ямарваа нэгэн одоо юу гэдэг те ингээд урам зориг авдаг зүйл ах бол тэр нь ингээд насан турш болдог ч юм уу те ингээд гэж үздэг. Тэгээ 0-3 наснд нь бол хүүхдээ ингээд одоо халуун хүүтэн ч гэдэм те одоо хурц үзүүртэй юм ч гэдэг юм уу те одоо бүх юм мэдрүүлэх хэрэгтэй байх тийм ээ л да. Жишээл ингээ хөл дарах байгаа хүүхдийг болвол ингээл чулуун дээр чалхуулж үзээл өвс ногоон дээр чалхуулдаг ч юм уу те эсвэл та ийсэн дээр чалхуулдаг ч юм уу усан дээр ч юм уу те ингээ бүх зүйлийг ер нь бол ингээ мэдрүүлж явах үе гинэ. А тэгээд ингээ 3-аас хойшоо бол яг ингээ зааж сургах те 3-аас одоо 7 наснд нь бол 4-өөс 7 наснд нь бол бүхнийг ингээ зааж сургах ийм нас байд юм байна. За тэгээд одоо ингээ хүлд орохт нь жишээл юунд анхаарах вэ гэх юм уу те ингээ энэ дэр бол бүр ингээ маш дэлгэрэнгүй байж байгаа. Тэгээд ээжүүд аауд хэрвээ ингээ сонсож байгаа бол бас ингээ энэ номыг сонирхож уншаарай. Бүр дэлгэрэнгүй байж байгаа. Жишээлбэл ингээ хүлд оруулахдаа тэр ингээ нөгөө хуучин бол ингээ ханнаас ч юм уу ингээ уйчдаг гэсэн шүү дээ те уйчдаг. Тэр бол одоо юу гэдгийг уйчхаар ингээ хүүхд өөрөө ингээ босоод те уяатаа ч гэсэндээ ингээ юм хүм төсч зах хэвээр. Тэгээ уяатаа учраас ингээ хүлэн гэж нуруу хөл мүл ингэ бэхждэг гинэ. Тий. А тэгээ ингээд хан руу одоо хүлээн харуулад ингээ хүүхд ингээ хүлээн ингээ саваал байдаг те. Тэгээ ингээд хананд ингээ хүлэн ингээ хүрээд тах юм бол хөл нь одоо бас тэ чангардаг гэж бас үздэг юм байлаа. А тэгээ ерөөсөө нөгөө ийм одоо юу гэдэг 0-3 наснд нь хатуу ултаа гутал өмсүүлж болохгүй. Тэр нь болохоор ингээ нуруу нугас нь бас жоохон муу учраас аль болох юм зөөлөн ултаа бойтог өмсүүлэх хэрэгтэй ч гэдэг юм уу. За тэгээ хүүхдийг бол гарын эвд үе зургах. За энэ үед яах юм гэхээр ингээл одоо хүүхд чи яг л ингээ үтг чинь тэ ингээл 1 нас за 2 нас төхөөл өөрөө хоолоо идэх гэл те өөрөө бүхнийг хийх гэл ингээл оролдол эхэлдэг штэ те тэр үед нь л ээж аваад ингээ дандаа дэмжиж явах хэрэгтэй. Ер нь ингээд хорт үзүүртэй одоо хутга байсан ч гэсэн байрлаад үзүүлэх гэдэг байгаа байхгүй. Жишээл энэ он дээр одоо юу гэдэг 3 нас хүрэхээс өмнө хутга байруулж сурах гэдэг энэ дээр ингэ бичсэн байсан. Тэгээ үзүүртэй эртээ юм байд юм байна гэж мэдрэх хэрэгтэй гэдэг байгаа тийм. Бүх зүйл ингэ мэдэрч ингэж тэгээ тэр чинь ингээд одоо биеэрээ мэдэрчиж ингэж ойлгодог тийм үеийн халуун байвал халуун гэдгийг хилээд ойлгохгүй шүү дээ. Халуун гэдэг ингэж гараа ингэж тэ баа зэрэг түлээч юм уу, хайрч үзээч юм уу, халуун гэж ингэж мэдрэх юм уу тэ. Тийм учраас 0-3 наснд нь бол гэж дандаа ингэ мэдрүүлэх хэрэгтэй тэгсэн байсан. За тэгээ 3 нас хүрээд хүүхдийг болол нөгөө морин дил дээр суулгах тэ морь унуулт сургах гэдэг юм уу тэ. Энэ бол маш одоо хамгийн чухал гэдэг. Морь унд сурснаар тэ байгаль дэлхийтэй харьцах, тэ амьтныг хайрлах, хүнтэй юу гэдэг тэ бүхнийг одоо хайрлаж сурахын тулд эхлээд ингээ морин дээр суулгаж ер нь их юм заахах хэрэгтэй л гэдэг. Одоо бид бол чиглүүлэхийг хүртэл заа штэ тэр чинь бүхний зүг чиг заана, өдөртөх чиглүүлэг заана, хурд удааны заана, алхах, шогших, гүүх гэл тэ юмсын ялгаа. Тэгээ энэ дэр харин чухал нас ингэж байхгүй. Үнцэх одоо нөгөө холын хараа, ойрын хараа гэл ингээл ер нь яг бодсон чинь нэрэл амар олон зүйлийг сурч. Тэгээ энэ дэр чи ингэж байгаа хамгийн гол ингээд ер нь л хүүхдээ ингээ байгальтай ойр хүмүүжүүлэх хэрэгтэй ингээд ер нь л тэгсэн байсан тий. Тэгээ ингээ байгалыг ажих те шувуу яаж ирэх чинь үү, нохоо яаж уцаж чинь үү те энэ мал одоо те ямар төсмийн мал байна уу гэдгээс нь ахвал ингээл бүгдийг зааж өгөх хэрэгтэй. Би одоо бид нар бол бас л жоохон хол штэ те ер нь бол Монгол ахугасаа те ер нь зуны амралтаараа л хөдөө явдаг болохоос шүү дээ. Явлагыг бас тэгээд чүгүү хотын амьдрал яагаад чадахгүй бас тий. Хойно хариулал мөр унал яваад чадахгүй. Тэгээ ер нь бас нэрэл бас ботход жоохон юм байгальтай ойрол хүүхдийг өсгөх ёстой байна гэж бодсон. Тэгэд ер нь бас энэ дээр ингээ 3 нас их чухал гэл ер нь энэ ном дээр бичсэн байгаа хгүй. Тэгээд би ингээ бодонгот одоо Монголын баатарлаг туйлууд дээр ер нь 3 нас хүрсэн эрэгтэй хүүхдүүд ингээл бяр чадал нь яг гарч ирдэг. Тэгээ ялангуяа энэ туйлчин бол яг мэдээж хэрэг хэтрүүлэл ихтэй штэ. Тэгээ жангар гисэр гэл те. Тэгэл жангар гисэр чинь бол тэгэл 3 настайдаа бүр ингээд юу гэдэг ямар хүчтэй одоо мангасыг тараад ингээд гараад ирдэг. 3 нас бол яг 3 насны мөчлөг гэж бас ярьдэн штэ. Тэгээ энэ бол яг ингээд 3 нас хүрээд яг ингээд бие хүн болж эхэлж байгаа гэж үздэг. Ийм байл та тийм. Энэ хувь хүн гэх юм те. Хувь хүн болоод
ингээд өөрийгөө мэдрээд те. Тэгэл ер нь би тэгнэ гэдэг болчихсон шүү дээ. Би өөрөө нь би өөрөө төвтэй болдог би тэгнэ гээл те. Тийм юм байлээ. Одоо хүүгээ ч гэсэн анзаарахаар манай хүүч одоо 9 сард 4 хүрнэ. Тэгээ ер нь анзаарахаар ус ууя гэж за тэг гэхээр за би өөрөө хийгээд уучи гээл те нөгөө нэг хүчтэй усыг чи өөрөө хийц ууж ах жишээний тэгэл ээж би бичээ идмээр байна гээл тэгсэн бол өмнө нь ингээл шүүгэнээс би очиж авч өгдөг гэсэн бол одоо зүгээр бичээ идмээр байгаа бол сандал тавьж байгаа л сандал дээрээ гарч байгаа л шүүгээ онгоолгоол бичээ авчдаг ч юм уу те тэгэл янз бүрийн юм хийхээр өндөг шарах байжээ тгий ихээр би гээл зүгээр шаарчих гал бараг үзээд байгаа юм чинь тэгээ нөгөө яг 3 наснаас хоошоо болоод ирэхээр яг хүүхд чинь ингээ бие хүн болоод ирэх ингээ найз нөхдөдтэй болно тий найзын харилцаа энэ төргээ үүсэж эхэлж байгаа байхгүй нийгмийн харилцаанд орж тий тэгээ нийгмийн харилцаанд өөрийгөө мэдрээд эхэлж байгаа гэсэн үг бие хүн гэдгээ тэгээ хуучин чинь болоод би ч цайлагсад ч юм уу еврей өмчлөх ном уншчихлээсэн тэгээ яг тэн дээр бол бас яг тэгдэг штэ тий нөгөө ерөөс хүүхдэд битэн ингэж бүх юмнаас хамгаал гэлдэгдэг штэ тий тэгээ энэ дээр ч гэсэн бас яг л тэр санаа явж лээ тий одоо болохгүй гэдгийг яг болохгүй гэдгийг нь ойлгох тий харин тий гэдэг ч юм уу тий үнэхээр өөрөө ингэж мэдэрч үзмээр байвал өөрөөр нь мэдэрч үзүүлэх ч юм уу тий яг одоо юу гэдгийг бүгдийг нь мэдэрч үзүүлээд одоо их бөөцөлөх бас тий зайлсхийх хэрэгтэй болохгүй гэдэл хэлэх биш. Яагаад болохгүйг нь харуулах, эсвэл одоо мэдрүүлэх, эсвэл тайлбарлаж өгөх гэдэг аргууд байгаа. Тэгээ маш их ярилцах хэрэгтэй гэж байгаа. Энэ үед 0-аас биш. Одоо 4-7 наснууд нь бол маш их ярилцах. Тэгээ юу нь болохгүй байсан, юу нь болсон те. Энийг бол ингээд маш их ээж аав бол ярилцах хэрэгтэй. Яг тийм үү. Тэгээ бүгдийг чиглүүлэх яг үе. Тэгээ 7 нас хүртэл суур хүмүүжлэл юм бүр бат бих сууд. Тэгээ энэ үе дээр бол хүүхдтэй юу гэдгийг те маш их анхаарах. Тэг хамгийн гол нь ярилцах гэдэг нь чухал. Би тэдний бас сонсогчд маань сонсож байгаа бол нөгөө хөвгүүдийг хэрхэн өсгөх вэ гэд ном бас орж исэн. Тэн дээр ч гэсэн ер нь эрэгтэй хүүхдийг ер нь охтуудыг ч тэр ер нь 7 нас хүртэл нь маш сайн анхаарч өсгөх хэрэгтэй гэдэг талаас дурдсан байгаа. Тэр ном бас маш гоё өгөөжтэй сургамжтай ийм ном байгаа шүү. Манай подкаст дотор байгаа. Тэгэл энэ дээр бол нэлээд ингээл юм байна. Хоол идэхтэй хүртэл мэдээж хэрэг бид идчихнэ. Хоолны ястаа арт юм шүү дээ, тий. Тэгэл энэ дээр хоол идэхтэй яах юм те. Толгой яаж идэх юм ч гэдэг юм те. Яс яаж, мах яаж идэх үү гэл ингээд энэ болгоныг бүр ингээд маш дэлгэрэнгүй одоо тайлбарлсан байна лээ. За, окей. За миний зүгээс бас сонсогчдоо бүр энэ номноос онцолж хэлмээр байгаа хэд хэдэн зүйлүүдээс бас та нартай хуваалцъя. За хүүхдийн дархлааг дэмжиж харшлаас сэргийлэх гэд хэсэг бүлэг байгаа. За энэ бүлгээс бол хэлж өгмөр зүйлсүүд бол маш их байсан. За жишээлбэл ер нь яг сая Аригийн хэлдэгчлэн хүн ер нь байгаль ихтлэгдэг ойрхон байх хэрэгтэй. Ойрхон байх тусмаа хүн өвчлөмтгий биш болно. Харин холдох тусмаа өвчлөмтгий болно гэсэн ерөнхий одоо санааг маш гоё дэлгэрүүлж тайлбарлсан байсан. За ер нь бол бид нөгөө ингээл агаар салхинд гарыг гээл хоттоо ингээл бужигж жагаал нэг салхинд гарангуутл хүүхд ингээл өвдчихдэг штэ тий. Тэгмгоо тий хариугүй юм бэ ганц ингээл салхи аваагүй юу ханаад үрчлээ өвдчлөө ч гэдэг юм уу. За мэдээж бол хүүхэд нэг удаа салхинд ингээл гараал хүүхэд дархлаа муутай болол ингээ өвдөх тохиолдлууд бол байна. Гэхдээ одоо дараагийн удаадаа бол хизээч тэгэл өвдөөлэдэг юм бол гэж байхгүй буюу өөрөөр хэлбэл юу хэлэх гээд байна гэхээр хүн ер нь бол альва зүйлтэй хүрэлцэж ийж тэр зүйлийг мэдэрч ийж тухайн зүйлийн дархлааг өөртөө суулгадаг болохоос биш анханасаа ингээл бүх юмны дархлаа хүнд бол байж идэг бол биш ээ тий. За ямар нэгэн халдвар төвчөнд туслаа гэж ботход хамгийн түрүүлж энд болохоор ерөөсөө юугүй л одоо имээр бити бөмбөгдөөрөө гэж байгаа байхгүй юу. Тэрнийхээ оронд хамгийн түрүүлээд хужиртай усаар амийг нь зайлаад гарыг нь угаачхаа гэж байгаа. За тэгээд 1 хоног хар гэж байна. Тэр хоногийнхоо маргааш нь биеийн дээрдэггүй байна уу гэдгээсээ хамаарат одоо дараагийн арга хэмжээг аваач. Хэрвээ одоо үнэхээр
биеинд орцсон байвал одоо им тангаа уулгаад эхлээрээ гэсэн санаа хэлж байгаа. А яагаад тэгэхээр хүн бол 1 хоногийн дотор өвчнө гэж байхгүй. Одоо бүр аимшигын өвчин туссан байсан ч гэсэн шууд ингээл 1 хоног шууд өвхнө гэж бол байхгүй. Тэгэхээр тэр 1 хоногт ерөөсөө яах вэ гэхээр өөрөөр хэлбэл нөгөө дархлаагаа ажилуулад тэр өвчлөлтөнтэй хамт ингээд үзэлцээд үзээчээ тэгжээж нөгөө дархлаа чинь эсрэг ингэж ажиллаж одоо тэр дархлааг суулгаж авах гэдэг. Тэгэхгүй яг ажиллахаа байж хат нь шууд эмэр бити бөмбөгдөж хэрвээ тэгчвэл одоо тэр өвчин чинь дараагийн удаа ч гэсэн тий ингээл ирээл чи тусаал авах болсон. Одоо харшил гэдэг чинь нөгөө дархлааны одоо системийн гажиг байхгүй юу? Жишээлбэл ингээ нөгөө бактери эсрэг ч юм уу вирусын эсрэг ажиллах хэрэгтэй байсан дархлаанууд нь одоо нөгөө тоосонцрын эсрэг ч юм уу те нарны ч юм уу эсвэл ингээл ургамлын эсрэг ч юм уу ингээд нэг шал буруу юмд ажиллаад байна гэсэн эсрэгүүд. Тэгэхээр нөгөө тэрийг одоо тэр яг ажиж чинь нөхөр хит цэвэрхэн байгаа ч юм те. Эсвэл ингээд хит ингээд бактериас хол ч юм уу те ингээд өсөж идэг нэг жишээ зүг. Тэгэхээр нөгөө бактеритэй илүү ойр ойлгож хийж тэрний эсрэг ажиллах дархлаанууд одоо бэлтгэгдэнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр нөгөө эцэг эхчүүд мэдээж ургамлын харшилтаа бол хүүхдэд бол удамшдаг ойлгомжтой. А гэхдээ тэр удамшлаа гээл за одоо өнгөрсөн угаасаа л ингээ харшилтаан байна гэж бодохын оронд харин тэр харшлыг хэрхэн одоо амархан сэтэрдэг байлгах уу те эсвэл яг харшилтаа ч гэсэн бас төдийлөн амархан сэтэрдэг харшлуудаас байж болно шүү дээ. Тийм байлгах үүднээс ер нь бол ерөөсөө хүүхдүүдийг одоо хайрга шороон дээр маш сайн тоглуулаа гэж байгаа. Ягаад тэгэхээр ургамлын тоосонцор хүртэл тэр газар шороон дээр явж л байгаа. Тийм учраас багаар те хүүхд хүрлцээд мэдрээд үнэрлээд явж байна гэдэг чинь одоо тэр дархлааг чинь суулгах тэр үе шаттыг багаар ч гэсэн явуулж л байгаа шүү. Тийм учраас хайрга шороо элсэн дээр хүүхдэд маш сайн тоглол дээрээс нь нөгөө үхэр малын одоо аргал хомоол одоо юу гэдэг тийм хөх хомоол хөх аргалыг хүүхдүүдээр аягүй сайн түүлэгжээ. Одоо юу гэдгийг мэдээж хүүхдүүдэд шууд наачим одоо баас штэ гэж хэлж болохгүй те. Эн чинь ингээд аваа түүгээд ингэдэг тэгдэг гэдэг учрыг тайлбарлаж хүүхэд бол түүхээс татгалзахгүй. Тэгээ аргал гэдэг нь ийм шүү дээ. Тэгээ энэ бүхний учрыг ойлгуулад ингээд хүүхэд ер нь бол гараараа бариад түүхэн зөв харин мэдээж түүж дуусаад гарын угаалгачихад л болно гэж байгаа байхгүй. Бид нар ч тэл гараараа. Тийм. За тэгээд энд халуурах үед авах арга хэмжээнд дэр бас миний бас нэг мэдгүй шахуу нэг зүйл байсан. Тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө эрэгтэй хүний төмсөг тарих хоёр ер нь бол ийм сэрүүхэнд байх дуртай гэх юм одоо өөрөөр хэлбэл биеийн химээс одоо төмсөг сэрүүн хэмд байд юм байна. Тийм учраас нөгөө халуур харчаа тэр чигээрэл би халуур урчиж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг ер нь бол эрэгтэй хүүхэд халуурвал аль болох доогуур нь шалтан байлгах, төмсгийг нийл гаргах те нөгөө ингээл памперс юу баглаад иж болохгүй шүү. Тэ аль болох задгаа байлгаад тэгээд толгоон дээр нөгөө нэг бид чи халуурахаар нэг жоохон багталт гэдэгсэн. Одоо тийм үү жимийн тавиал гэдэг шүү дээ. Тэгээд тэр жинг бол аль болох нөгөө ингэж толгоог нь ороож тавьбал илүү зүгээр ар энэ дагцыг нь бас ингэж хамруулад ороовол их зүгээр байдаг. Тэгээ энэ дээр мөн адил нөгөө халуурлаа гэж шууд бити халууныг буулгаарэ. Тэ? Одоо бүр ингэ халуур чинь айд чинь сайн гэдэг. Тийм. Эсэргүүцэж байна гэсэн үг. Тэгээд нөгөө тэр халуурж байгаа явцыг нь гол нь нөгөө нэг бүр ингэ дэлбэртлэл халуураа чагуул бол тэ бас яг нэг өдөр чи ингэ тавиад хараач гэдэг ийм санааг бас энд хэлсэн байгаа. Тэгээд харин эмэгтэй хүн болохоор яадаг вэ гэхээр эм бэлэг эрхтэн бол харьцангуй халуун эрхтэн байдаг тий. Харин даарахаар өвдчихэд байдаг. Тийм учраас нөгөө эмэгтэй хүнийг доороосоо даарваа. Наад бөксөө давуулсан күртэг өмс, бөксөө давсан цамц өмс гэж яриад байдгийг учрыг бол энд бас ингэж тайлбарсан байгаа. За тэгээд халуурч байгаа хүүхдийг бол дулаалаад хучаад байх ямар ч хэрэг байхгүй. Харин нөгөө тархины халуунд өгчдөг учраас тэрийг одоо хамгаалахын тулд тархин дээрээ тэр нөгөө толгоон дээр нь сэрүүн тэр нөгөө нойтон жин тавиад байгаа шүү. Тэрийг ойлгох хэрэгтэй шүү гэж байгаа. За тэгээд салхин цэцгийн өвчний үед яах вэ? Салхин цэцгийн үед бол ногоон цай бариад боочиж болдог гэдэг ч юм уу. За бас нэг надад бүр амар сонирхолтой
хуваалцмаар санагдсан зүйл нь энд нөгөө олон төрлийн дэрний талаар хуваалцсан байгаа байхгүй юу? За жишээлбэл нөгөө нэг одоо хөлөрдөг хүүхдэд шар будааны дэр дэрлүүл гэдэг нь шүү дээ. Сэрүүн төрөл учраас ер нь бол айгуугаа сэрүүцүүлдэг гэдэг чийсэн. Тэгдэг одоо тийм яриа байдаг. Тэгэл ээжүүд чинь шар будаатай дэр авч дэрлүүлээ гээл одоо тийм дэр нүүд хүртэл зарагддаг шүү дээ. Яг энэ дэр муу адил угаасаа их хөлөрдөг, дөргөлд амархан авчдаг хүүхдүүдэд бол цагаан будаа, шар будааны дэр бол сайн байдгаа гэж байгаа. Харин нойронд муу хүүхдэд бол самрын ястай одоо дэр дэрлүүлэл их сайн нойр авдаг гэж юм. За харин халуурч байгаа хүүхдэд бол давстаа дэр дэрлүүлдэг. Харин харшилтай, хамар нь амархан битүүрчдэг, чихэн өвддөг хүүхдэд бол цагаан уул цэцэгтэй дэр сайн байдаг гэж юм. За яагаад нөгөө харшилтай хүнд цэцэгний дэр дэрлүүлэх гэдэг юм бэ гэдээ гайхчихж магадгүй. Цагаан уул цэцэг бол ер нь бусад ургамлыг бодвол юу юм бэ? Тийм харшил өгдөггүй юм байна. Харшил өгдөггүй ургамлын төрөл юм байна л да. За тэгээд муу адил одоо энд нөгөө гангатай дэрийг бол ханиадны үед дэрлүүлж болно. Ганга бол нөгөө амьсгалын замыг айгуу сайн чөлөөлж ариутгаж өгдөг учраас ганганы үнэр нь гангатай дэр дэрлүүлэл их зүгээр гэсэн байна. Тэгээд ер нь бол нөгөө альва жимс ургамлыг энд бас нөгөө мэдээж нөгөө гангийг чинь шууд нойтер наачаад хийхгүй шүү дээ. Хатааж ижил дэр болгоно шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн ургамал жимсийг хатаахтаа дандаа сүудэр татах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй наран татаачаар хамаг нөгөө амин дэм гоё сайхан юмсуудыг ингээд шараад түлээд алчдаг учраас сүүдэрт ер нь бол ямар нэгэн алим жимсийг хатаах гэж байгаа сүүдэрт тавина, ногоон ургамлыг сүүдэрт тавина, цэвэрхэн орчин тэгж хатаасан одоо ургамлууд яг ингэж бодит үр дүн өгдөг ах нэ гэж байгаа. За тэгээд нөгөө харуулах гад байгаа ч юм уу те хүмүүс бас байвал өндөр настай тийм хүмүүс байвал цурс харуулах гад байдаг тийм хүмүүс байвал тийм жижиг хайрган дэр дэрлүүлэх сайн байдаг гэж хэлсэн. За тэгээд энэ мэдчлэл ер нь бол дэрний маш олон төрлүүд байж болно. Тэгээд өөрөөсөө зовиураас хамаарад одоо эрт дээр үед маань дэрээ хүртэл ингэж зөв сонгож дэрлдэг байсан байх нэ. За мөн би бас энийг олон ч газараас бас сонсч ирсэн л доо нөгөө шүдээ зууж би засаарай гэл нэг жоохон багт ээж амир тийм тэгдэг байсан. Чи шээхтэй миний охин шүдээ зуугаад би чамлаа шээжээ гэл амир тэгдэгсэн. Тэрний ер нь бол одоо ингээд том болол юм хүм уншиж судлал тий бас нэг эмэгтэй хүүхд төрүүлээл ингээд учрыг нь болохоор ер нь бол мэдээч нөгөө булчингаал бид нар чанга байрна гэдэг чинь тий эрэгтэйч бай эмэгтэйч бай хүмүүст хин хиндэн бол сайн. Тэгэхээр нөгөө бие засахтаа бид нар ингээл одоо ажиллаа хийжсэн нь гинт утахгүй одоо сонсогчд маань мэдж байгаачлаг кеглийн дасгалал хийгдэж чадахгүй шүү дээ. Мартцдаг ч юм уу тий. Тэгэхээр ядчил 0 ороод бие засахтаа одоо бие чангалаа шүдээ зугаад тий бие засж байгаарай. Одоо энэ нь өөрөөр хэлбэл төрөв булчирхаа төмсөг бэлгийн булчингуудыг маш ихээр хөгжүүлж өгдөг учраас энэ дадлыг бол байнга хөвшүүлээ. Учраас ингээд тийм яах нөгөө бид нар булчин чангалын дасгал сайн хийвэл бидний булчин ямар гоё хөгждөг лээ. Яг л тэр шиг л одоо энэ дасгалыг байнга хийж чадахгүй ч гэсэн бие засахтаа ингээд шүдээ зугаад бие засж араа гэсэн. Яус ингээд нэг бие засахаар ингээд хамаг бие ингээд сул тавьдаг юм байна л да. Тэгэхээр ингээд нэг шүд мөдөрт жоохон сулрдаг гэж гэлээ. Би тэр ер нь аль буруу гэдэг тий. За тэгээд амьсгалын дасгал хүүхдүүдтэй аягүй сайн хийлгэж агаарэ. Сайн амьсгалын дасгал хийдэг хүүхэд ханиад баг тусна. За ханиад туслаа гэхэд хатгаа болдгоо юм бэ. Уушиг аягүй сайн ажилтдаг болчдөг учраас. Тийм учраас хүүхдүүдээ одоо ингээд үсэрч хараагаал тоглож явахт нь чи аль болооч суугаач ямар ядрдаггүй ингээл манайхан тэгээд идэг тэгж болохгүй шүү тий. Хүүхэд бол хизээж том болол үсэрч хараагаал тэвхрээл явахгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр үсэрч хараах насыг нь зүгээр тэдэнд чөлөөтэй олго. Үсэрч харааг тэгэх тусам тэд нар бол сайн амьсгалж байгаа буюу сайн уушгаа ажиллуулж байгаа. Дээрээс нь ер нь бол нөгөө бүхийн дэвээ гэдэг шүү дээ. Эсвэл шувууд ивж байгаа ч юм уу тийм байдлаар хүүхдүүдтэйгээ хамт тоглож дасгал хийх нь уушгийг аягүй сайн ажиллуулж идэг юм байна. Тэгээ энэ дадлыг бас гэр бүлдээ аягүй сайхан хэрэгжүүлээрэ гэсэн байсан. За мөн нөгөө цагаан хорхоо талаар бас энэ дээр
битсэн нэг зүйл нь бас сонирхолтой санагдсан. Нөгөө жоохон байхад чинь бүх цагтнаар цагаан орхоод чичгээл тэгэн гутаа сармис хийчээ гэл би одоо амар санд би ч бараг хилэгжлээсэн баг жоохон багтаа. Тэгсэн чинь энэ дээр болохоор нөгөө цагаан орхоо болоод одоо ингээд цагтнаас сармис хийгээд яг дарагддгийн хувьд дарагддаг нь үнэн. Гэхдээ тэр чинь зөвхөн нөгөө бүхсний амсар хэсэг дээр байгаа тэр өрүүдийг нь алж байгаа болохоос биш өндгүүдийг нь алж байгаа болохоос цаана бол байдаг хിവэрэ байгаа. Тэгэхээр цагаан орхоог одоо устгах хамгийн шилдэг арга бол туулгах хэвээр. Туулгахдаа аг уулгачдаг гинэ. Аг уулгаал туулгачхад хэвээр янзын сайхан гарч явдаг. Эсвэл зүгээр ийм гуурс одоо нөгөө яг зориултынх нь гуурсыг бүхсний нөхрөө хийж агаад тос хийчт юм байна. Тэр тос нь болохоор жишээлбэл одоо хоол хүнсэнд хэрэглэдэг ургамлын тос юм уу? Шар тос байхад тэгэл мөн адил туулгаа гараад ирдэг гинэ. Тэгэхээр энэ мэдчлэн одоо энгийн одоо бүр мөсөн устгах аргыг хэрэглээрээ гэдэг ийм бас санааг хэлсэн байсан. За тэгээд ер нь бол хүүхдийн нөгөө нэг ой тогтоолтын талаар бас нэг хэсэг дээр айгүй гоё мэдээлэл өгсөн байсан. Хүүхдийн ой тогтоолт чинь бага насных байх тусмаа бага хугацаанд одоо нөгөө юу яадаг ой тогтоолт жишээ нөгөө анхаарал төвлөрөл тий анхаарал нь төвлөрдөг. За жишээлбэл тий 3 насаар л явдаг юм байна л да. 0-оос 3 нас, 4-өөс 6 нас, 7-оос 9, 10-аас 12, 13-аас 15 нас гэх мэтчлээ одоо ингээд 3 насаар жилээр одоо хуваагдаж явдаг. Тэгээ өөр нь 5 минутаас л эхэлдэг гэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл 0-оос 3 насны хүүхэд 5 минутын анхаарал төвлөрөлтөй байхад тэр хүүхдийг те чи энийшээ хараач алийг хар энийг зурч юм уу одоо нам юу гэдгийг машин зур гэд 10 минут суулгаж болохгүй байх нь шүү дээ. Тэр хүүхд нэг 3 минут зураал угаасаа залхна. Тийм учраас харин тэр хоорондох нөгөө нэг түр амрах хугацааг нь бас наснаас нь хамаарад нэг 10-аас 45 минутын зайтай түр амраад буцаад ингээд нөгөө асуудлаа зурах юм уу тоо бодох ч юм уу даалгавраа их ажлыг нь хийлгвэл илүү эрч хүчтэй хийнэ. Тэгэхгүй нөгөө нэг угаасаа анхаарал төвлөрөл нь өөрчлөлтүүд ах чинь яг одоо үргэлжлүүлгээд байвал тэр хүнээс юу ч гарахгүй гэдэг. Одоо ингээд хуучин бол бид нар 7 таатай сургуульд ордог шүү дээ. 7 8 таатай одоо бол 6 таатай норж байгаа шүү дээ. Тэгээ яг ингээд ер нь бол 0-оос 7 наснд нь яг ингээд эцэгхийн гар дээр те. Яг бүр тулж харцаал. Одоо тэгээ юм сурсан ч ээж аваасаа сурдаг ч юм те. За яг цэцэрлэгт явдаг хүүхдүүд байна. Тэгээ яг энэ үед нь бас нөгөө үлгэр ярьж өгөх, домог ярьж өгөх. Тэгээ дээрэс нь тэгээ жоохон хэлгийн үгтэй хам бол нөгөө хил зөвшрүүлэх үг жороо үг мөгч гэдэг юм тий. Тэгэл сэтгэхүйг нь хөгжүүлэхэд бол нөгөө л хайсах таалах тий. ертөнцийн 3 өөрөөр нь зохиолох байх ч гэдэг юм тий. Ингээл нөгөө ардын уламжлалт одоо ардын аман зохиолоос ч юм уу ингээд сургах энийг бол ээж аавд бас анхаарах хэрэгтэй юм байна. Тэгээ дээрэс нь айгуу сайн зүрд зүг хэлж яах, хил зүг хэлж яах тий. Инхээр нөгөө боддог юмны цаатыг боддог энд ямар санаа агуулсан байна уу ч гэдэг юм те. Ингэж боддог буурсартай болох ч юм. Тэгээ энэ дэр ингээ хамгийн чухал юм нь одоо 0-оос 7 наснд ялангуяа хизээч чи чадахгүй гэж огт хэлж болохгүй. Чи энийг чадахгүй. Али чи чадахгүй гэж холтчих юм те. Огт хэлж болохгүй гэж. Чи чадна, миний өвгөө чадна гэдэг юм те. Миний охин өстө бүгдийг чадна. Чи ингээл энийг ингээд сурч юм бол бүгдийг чадна гэдэг тэр нөө өөртөө итгэх итгэлийг нь хизээч мохоож болохгүй. Энэ дээр аяг анхаарах хэрэгтэй юм байна гэж. Тэгээд нөгөө 3 настай хүүхэд ер нь бол хамгийн ихтэй 4 үг л ашиглаж ярьдаг. Одоо өгүүлбэр нь 4 үгтэй ч юм уу байдаг тий. Харин 4-өөс дээшээ 7 насныхан болоод ирэхээр 10 үг рүү ордог гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг энэ үеүүдтэй нь холбоотойгоор яг л тийм одоо тооны үгтэй шүлэг дуу тэ цээжлүүлэх ч юм уу одоо тэр зөөрц зүг онцгойг нь яг л тэр хэмжээнд нь байлгаараа гэсэн зүйлийг айгүй хэлсэн байсан. За тэгээд бас нэг чухал одоо хуваалцмаар байсан зүйл юу гэхээр энд нөгөө нэг ганц бие эцэгчүүд хүүхдээ хэрхэн өсгөх вэ гэдэг одоо хэсэг байсан. Энэ дээр бол ер нь бол зүгээр хүлийн зөвшөөр гэдэг зүйлийг нэг номер тавьсан байна. Тэр нь одоо ээж нь ганц бие байлаа тий аав нь хүүхдээ өсгөдөг байлаа гэж утгад чи зүгээр л ганцаараа болсон гэдгээ нэгдүгüүрт өөрөө хүлийн зөвшөөр. Хоёрдугаарт хүүхдтэй бас тэрийг хүлийн зөвшөөрүүл гэж байгаа байхгүй. Тэгэхгүй хүмүүс яадаг вэ гэхээр би ганцаараа уучраас ингэж зовж ин зүдэрчин тий би энэ хүүхдийг өсгөх гэж ингэж ин гэж өөрийгөө зовоодаг. Нөгөө талаас чи аав чинь байхгүй юм чинь тэгжил таараа штт гэдэг ч юм уу тий хүүхдийг юм
чи угаасаа л дутуу хайраар өсөж байгаа байхгүй юу гэж ойлгуулад идэг гинэ. А гэтэл чи тэнд ганцаараа байсан ч чиний хайр хിവэрэ, хоёулаа байсан ч чиний хүүхдтэй өгж байгаа хайр хിവэрэ учраас би чамайг өөрт байгаа бүх хайраараа би чамайг хайрлаж байгаа шүү. Энэ миний хайр бол тийм дүүрэн хайр шүү гэдгээр нь л ойлгуулаарай. Битээ энэ угаасаа дутцсан. Тэгээд тийм ч учраас тийм чи үн чи тийм миний хүн чи юм чи аргагүй гэж бас хүүхдүүдээ хизээч битгий өрөвдөж хизээч тийм санааг бодлыг төрүүлэхээр одоо үйлдэл өгүүдийг хэлжээ. Энэ жил амьдрал бас чи ингээ амьдрал чинь янз бүр те ээжтэй ээж хүүхдүүд байна. Тэгээ ганцаархнаа чи биш. Чинээ бас амьдралын нэг одоо юу гэх юм те. Харин тийм. Тэгээд яг одоо жишээлбэл төрөлтөө одоо ээж нь эндсэн ч юм уу те ээж нь одоо бурхан болцсон байлаа гэж утгад мэдээж жоох хүүхдэд чамайг төрүүлж байгаа ээж ч өгсөн маа гэж хэлж болохгүй те. Тэгэхээр тэрийг одоо хүний нөгөө үхэл хаагцлыг хүн хэдэн наснаас ойлгодог гэхээр 12 наснаас ойлгох юм байна. Тэгэхээр 12 нас хүртэл нь одоо тэр ээж нь аав нь бурхан болцсон маа байхгүй гэж хэлээд хэрэггүй. Зүгээр л чамайг амар гоё сайхан төрүүлсэн те явчихсан байхгүй болчихсон гэдэг талаас нь хэлнэ. Гэтэ яг яагаад юунаас болоод нас барсан гэдэг зүйлүүдийг бол ерөөсө 12 наснаас хойш айгуу сайн ойлгуулах хэрэгтэй шүү. Тэрэн дээр анхаараарай гэсэн бэлээ. Тэгээд нөгөө мэдээж нөгөө нэг бас одоо гэр бүлийн хайр гэдэг. Жишээлбэл одоо нөхөр нь явцсан ч юм уу, эхнэр нь явцсан, өөр гэр бүл зохиогоод явцсан байж болно шүү дээ бас. Тэгээд магадгүй тийм тэр тохиолдолд хүүхэд юу гэж боддог вэ гэхээр аав ээж битүүрийг хаяад өөр хүмүүсийг хайрлаад явцсан. Битүүр дургу болохоор гэж боддог. Эсвэл ээж битүүрийг аав битүүрийг хаяад явцсан ч юм уу те ингээд боддог гинэ. Тэгэхээр энийг бол маш сайн зөв ойлгуулах хэрэгтэй. Гэр бүл гэдэг бол гурван биенээ хайрлсан хайран дээрээс үүсдэг зүйлээ. Тэ? Буюу аав чинь зөвхөн чамайг хайрлаад намайг хайрлахгүй бол гурлаа гэр бүл болж чаддгүй маа. Тийм учраас гэр бүл болж чадаагүй учраас аав нь явсан. Аав нь яг ээж шиг нэг эмэгтэйг хайрлаж байгаа. Бас нэг эмэгтэйг. Тэгээд тэр хоёрын хайраас нэг хүүхэд нь гарчихсан. Тэр гурав бие биенийг одоо ингээ хайрлаж байгаа учраас тэр гурав гэр бүл болоод амьдарч байгаамаа гэдэг үүднээс нь ерөнхийдөө бол шудраг хандаал гэж байгаа. Ер нь бодит байдлыг бол зөв үгээр одоо ойлгомжтойгоор зөв наснд нь тайлбарл бити тэрийг хизээч нүү бити тэрийг худлаа яар те бити тэрийг эсвэл та хоёр л энэ хорвоо дэлхий дээр зовоод байгаа юм шиг яриараа гэдэг санаахсан наснд нь тайлбарлах гэдэг ч яг зөв тийм аха тэр санаас айгуу гой санагдаад ярьлаа. За тэгээд энэ ном маань бол ерөнхийдөө 6 бүлэгтэй те бараг 500 гаруй хуудастай ийм зузаан ном байгаа. Бид гурав энэ номыг бол мэдээж дуустал нь та бүхэндээ нэг бүрчлэн ярьж чадахгүй ойлгомжтой. Яг номноос Book Mama podcast бол номноос онцлог хэсгүүдийг энийг л хэлхийлсэн гэдэг хэсгүүд бол ярьдаг. Тэгээд энэ ном та бүхэнд маань таалагдвал мэдээж Owl Bookstore-оос очиод авах бүрэн боломжтой. За Owl Bookstore дээр ер нь бол ажлын өдрүүдийн өглөө эрт ном очиж авбал хямдралтай байдаг шүү. Та хэд манаас тэрийг сонирхороо. Энэ ном бол 29,000 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. За тэгээ манай подкастын одоо дэмжигч, ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Owl Bookstore-ийн хамт олондоо маш их баярлалаа. Owl Bookstore-ийн хаягн Зайсангийн оргил худалдааны төвийн 1 давхарт байгаа. За тэгээд ороод маш гоё кофетой, снэктай, тэгээд гоё амттангуудтай маш тоглог юм дэлгүүр байгаа. Та нар маань очиод зочлоод хүссэн номоо аваарэ гэж хэлмээр нь. Одоос нөгөө аялал зугаалгын цаг эхэлж штэ. Сайхан дуртай номоо аваад аялалдаа гараарэ. Аяллахаа турш, амралтынхаа турш өөрийн уншмаар байгаа номоос уншиж аваарэ гэж хэлмээр байна. Уриалмаар байна. За баярлалаа. За баярлалаа. Баяртай бүгдээрээ сайхан наадаарай, сайхан амраарай.